Монгол улсын ерөнхийлөгчийн томгийн андрын дарга Үлзий хүүгийн шийдвэр. Монгол улсын зэвсгэж хүчний жанжин штабын дарга Довчин сүрэнгийн ган зэрэг зам тээвэр хөгжлийн яамны сайд Лувсангийн халтар Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 4-ний өдөр дугаар 144 Төрийн ордон Улаанбаатар хот Норов Сомбогийн удаан жаргалд Монгол улсын хөдөлмөрийн баатар зол үртэйг тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2230 жил, их Монгол улс байгуулагдсны 815 жил, үндэсний өргөчлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, ардын хувьсгалын 100 жил, ардчилсан хувьсгалын 32 жилийн ог тохиолдуулан Монгол улсад стратегийн өндөр ачаал холбогдол бүхий эдийн засгийн асраг өгөөжтэй 5 толгой зүүн баян, 5 толгой гашуун сугач чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг өндөр өрнөлж 5 толгой төмөр зам компани гүйцэтгэх захирал Норов Сомбогийн удаан жаргалд Монгол улсын хөдөлмөрийн баатар зол хүртээж хөдөлмөрийн баатарын алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган сугай зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 4-ний өдөр дугаар 145 Төрийн ордон Улаанбаатар хот Дамдын сүрэнгийн жаргал сайханд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол үртэйг тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2230 жил, их Монгол улс байгуулагдсны 815 жил, үндэсний өргөчлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, ардын хувьсгалын 100 жил, ардчилсан хувьсгалын 32 жилийн ог тохиолдуулан Монгол улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асрыг өгөөж бүхий 5 толгой зүүн баян, 5 толгой гашуун сугач чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж зэвсгэж хүчний жанжин штабын бүтээн байгуулалтын газрын дарга Дамдын сүрэнгийн жаргал сайханд Монгол улсын хөдөлмөрийн баатар зол хүртээж хөдөлмөрийн баатарын алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган сугай зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 2-ны өдөр зугаар 136 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяа цол хүртэйг тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2230 жил, их Монгол улс байгуулагдсны 815 жил, үндэсний өргөчлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, ардын хувьсгалын 100 жил, ардчилсан хувьсгалын 32 жилийн ог тохиолдуулан 5 толгойгоос зүүн баян чиглэлийн 416 км шин төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын баг болон
эрхэлсэн ажилдаан олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхэн хүмүүст Монгол улсын гавьяа цол хүртээсгүй. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Даваагийн нэмхүү Улаанбаатар бүк компани туузын дарга аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Жамцын Сүхболд Махимпекс компани Ахмад ажилтан гавьяат багш цолоор Жаргалын Тангад Өмнөг аймгийн Далан задгад сумын ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш гавьяат багш цолоор Дүгүрживийн Цэдэнпил Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш гавьяат барилгачин цолоор Шижрийн Алтан гэрэл Бидний зам компани гүйцэтгэх захирал гавьяат барилгачин цолоор Шажинбатын Алтан сүх Ард сураг компани гүйцэтгэх захирал гавьяат барилгачин цолоор Немосрын Батбаяр BBB сервис компани захирал гавьяат барилгачин цолоор Буян дэлгэрийн Болд Төм арвижих компани захирал гавьяат барилгачин цолоор Цэгмэдийн Ган хөлөг Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга Урандаа гавьяат барилгачин цолоор Пүрвийн Дорж сүрэн Зэвсэгт хүчний 7781-р ангийн захирагч Ошууж генерал гавьяат барилгачин цолоор Жалбуугийн Шажинбат Өрнөл ком компани захирал гавьяат барилгачин цолоор Батсуурийн Инх баяр Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын ахлах мэргэжилтэн Урандаа гавьяат тээвэрчин цолоор Оринцэн хандын Батсүх Монголын төмөр зам компани захирал гавьяат тээвэрчин цолоор Борч чулууны Мөнхтөр Зэвсэгт хүчний 77-80-р ангийн Ачаа тээврийн бүлгийн жолооч ахлагч гавьяат тээвэрчин цолоор Юмжээгийн Нэм жаргал Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын аж ахуйн албаны дарга гавьяат тээвэрчин цолоор Ханд сүрэнгийн Сүрэнжүү Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар татах хэсгийн инженер гавьяат тээвэрчин цолоор Дамбын Туяа Айсвен компани захирал
Соёлын гавь зүтгэлтэн солоор 90 жилийн харахуу Монголын зохиолч дэвлэлийн орооны гишүүн Соёлын гавь зүтгэлтэн солоор Чулуунбатын Эрдэнэ Монцом агентлагийн Ахмад сэтгүүлч Хөдөө аж ахуйн гавьт ажилтан солоор Төгжийн Элбэг дөрж Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын Ахмад Настан Ажил дурын гавьт ажилтан солоор Цэрэнгийн цэцэг бол талах чигэр компани менежер Хүний гавь тэмч солоор Жамцын 8 жин төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийн Ахмад эмч Хүний гавь тэмч солоор Галхүүгийн Наранхүү Зэвсэг түвшний тэг 27 дугаар ангийн орлогч Урундаа Хүний гавь тэмч солоор Касины Хямбат Гоёлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч Шинжлэх ухааны гавь зүтгэлтэн солоор Цэндийн Баатар Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Шинжлэх ухааны гавь зүтгэлтэн солоор Бэлжээгийн Одон Мажиг Шинжлэх ухааны академийн хэм технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч Шинжлэх ухааны гавь зүтгэлтэн солоор Эрдэнэгийн Пүрвжүү Шинжлэх ухааны академийн хэл зохиолынгийн хүрээлэнгийн хэл шинжилгээний салбарын эрхлэгч Шинжлэх ухааны гавь зүтгэлтэн солоор Тунцгийн Улаанхүү Citynet.com компани зөвлөх Эрүүлийг хамгаалахын гавьт ажилтан солоор Сүхбаатарын Батболд Цэргийн төв эмнэлгийн ерөнхий эмч дарга Эрүүлийг хамгаалахын гавьт ажилтан солоор Агван Содвын солихуу Цэргийн төв эмнэлгийн совилогч Гавьяат эдийн засагч солоор Шоглонгийн Даваа Самбуу партизан тэнглэг хадгалам зээлийн оршооны захирал зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 2-ны өдөр дугаар 137 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын төрийн од медалаар шагнагдах бай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2230 жил, их Монгол улс байгуулагдсны 815 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтолцоо зэргийн мандуусны 110 жил, ардын хувьсгалын 100 жил, ардчилсан хувьсгалын 32 жилийн ог тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхэн хүмүүст Монгол улсын төрийн од медалаар шагин сугай. Сүхбаатарын одонгоор Монтайн хүрлээ. Зэвсэг түвшний жанжин штабын Ахмад ажилтан бригадын генерал. Хөдөлмөрийн говийн улаан түгийн одонгоор Доржийн Ичин хорлоо. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан хөдөлмөрийн говийн улаан түгийн одонгоор Дөгөр сүрэнгийн ган чимэг нийслэлийн Баян зүрх дүүргийн мэргэжлийн хэлтийн хэлтсийн улсын байцаагч хөдөлмөрийн говийн улаан түгийн одонгоор Лувсангийн Эрдэнэ чимэг Монс фарм трейд компани ерөнхий захирал хөдөлмөрийн говийн улаан түгийн одонгоор Балдангийн инх болд Монгол улсын филармоны хөгжимчин хөдөлмөрийн говийн улаан түгийн одонгоор Гончиг Доржийн оюун гэрэл оюун аж имлэгийн хавдрын ихэмж Алтан гац одонгоор Жансан Сингээгийн Баярмаа Баянгор аймгийн Татврын хэлтсийн улсын байцаагч Алтан гац одонгоор Домбоживийн Наран туяа нийслэлийн хав ол дүүргийн 15 дугаар хорооны ахмад настан Алтан гац одонгоор Сүхийн очир их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч Алтан гац одонгоор Дамдан сүрэнгийн Должин Баянгор аймгийн Баян овоо сумын өндөр настан Алтан гац одонгоор Хажаатын Сэрик Сайр компани захирал Алтан гац одонгоор Ёндан Самбуугийн уран чимэг
нийслэлийн Баян зүрх дүүргийн 7 дугаар хорооны ахмад настан Алтан гац содонгоор Маакүүгийн алтан цэцэг Баян хонгор аймгийн Богд сумын эмийн санч Алтан гац содонгоор Авир мэдийн баяр сайхан Нарантуул олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгч Алтан гац содонгоор Жамсрангийн Лия нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны ахмад настан Алтан гац содонгоор Чимдийн Сумья нийслэлийн Хаануул дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Алтан гац содонгоор Шадвын Туяа мандах нийслэлийн Баян зүрх дүүргийн 8 дугаар хорооны ахмад настан Алтан гац содонгоор Ширнэнгийн Жовхлан Маск продакшны жүжигчин Алтан гац содонгоор Цэцгээгийн ган зэрэг Маск продакшны жүжигчин Хөдөлмөрийн хүндэт медалаар Мягмар сүрэнгийн оюун баяр Төр засгийн үйлчлэгээ эрхлэх газрын зохион байгуулагч зарилэг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Бүтээн байгуулагчдаа, манлайлагчдаа монголчууд бид түүхэндээ анх удаага бие даан гүйцэтгсэн үндэсний томоохон түүхэн бүтээн байгуулалт эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нэгэн том үйлс та бүхний сэтгэл зүтгэлээр бий болж байна. Шинэ төмөр зам төслийн 5-7 зүүн баян чиглэлийн 416 км, 5-7 гашуун сухад чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатанд орж хизээ мэдгүй анхныхаа тээвэрлэлтийг хийх гэж байна. Монголчууд бүтээн байгуулалт тэр тусмаа том бүтээн байгуулалтыг хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармааж санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж үл итгэн гацааж байсан төслийг та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосон бахархал омогсол өөрийн ирэхгүй дурж байна. Монголчууд улсын хурлаар 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг анх удаага батлуулсан билээ. Энэ бол Монголын төрөөс эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, баялагын экспортыг нэмэн үртийг нэмэгдүүлэх чиглэлээр дор хаяж 10-аас 100 жил хүртэлх жилийн цаадгыг тооцоож гаргасан ийм бодлого юм а. Дээрх бодлого хэрэгж хүртлээр олон саад бэрхшээлийг даван туулсаар та бидний хамтын хүчээр өнөөдөр бодит ажил болж эхэлж байна. Нийт 6000 гаруй километр төмөр замын үндэсний сүлжээг 3 үе шаттайгаар байгуулах шинэ төмөр зам төслийн эхний үе шат болох 5-7 зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дотоодын санхүүжилтийн их усрээр 2 жилийн дотор бүтээн байгуулагдлаа. Улс төржил бүлэглэлийн ашиг сонирхолд саад болоогүй бол ямар их боломж нээгдэж үр дүнгээ өгч болохыг бид ингээд харж байгаамаа. 2019 онд аюулгүй зөвлөлийн 3 гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажиллахыг бас энд зохон тэмдэглэмээр байгаамаа. 5-7 гашуун сухад чиглэлийн 267 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг төрийн өмчт Эрдэнэс 5-7 компани болон Монголын төмөр зам компани хувь эзэмшлийн 5-7 төмөр зам компани гардан гүйцэж байгаа тун удахгүй бас дуусгана.
Овоолсон шорон хэмээн хадлагдж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна. Шин төмөр замын ажилд бие сэтгэлээ зориулсан, оролцсон, дэмжсэн бүх хүнд талархлаа. Монголын төмөр зам 5 төмөр зам зөвшөлтөчний Жанжин штабын Улаанбаатар төмөр замд эргүүтээ үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуй нэгж төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10,000 гаруй хүн, 3,000 хүн таацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтанд оролцжээ. Монгол улс түүхэнд анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан өөрсдөө гүйцэтгэлээ. Монгол инженеруудын ур чадвар, мэдлэг боловсрол, их бүтээн байгуулалтыг бүтээн босгох чадвартайг бид өнөөдөр харж бахадж байна. Бид чадсан. Монгол инженерүүд Монгол залуучуудаараа бахархаж байна. Энэ бүтээн байгуулалт экспортын орлогыг 5 дахин өсгөж, замын дагуу орших 40 гаруй орд газрыг баялагын эргэлтэнд оруулах нөхцөл бүрдэж байгааг бас энэ дурдмаар байна. Шин төмөр зам төсөл нь нийгэм эдийн засгийг өсрөнгөө хөгжүүлэх, хэдэн 10,000 ажлын байрыг бий болгох бодит ач холбогдол нөлөө бүхий бүтээн байгуулалт юм а. Эдийн засгийн хараа тус байдлыг баталгаажуулах, олон зах зээлд гарцтай болох, газрын баялагийг эргэлтэнд оруулж нийт монголчууд баялагийнхаа үр шимийг бодитоогоор хүртэх боломжийг нээж байгаа нь хамгийн гол ач холбогдол юм бид дүгнэж байна. Эрхэм төмөр замч бүтээн байгуулагчдаа, манлайлагчдаа та бүхэн дахин талархал илэрхийлж төрийн дээд цол одон медалаар шагнацсанд дахин баяр хүргээд өнөөдөр шагнагдагчдын дундаас онцлон дурдах учиртай хэдэн хүмүүсийг дурдъя. Монгол улсын стратегийн онцгой чухал аж хөдөлгөөн 5 зүүн баян 5 хашин сухай чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай өдөртөн зохион байгуулж оновчтой шийдэл бүхий менежментийг гардан хэрэгжүүлж мэрэгжлийн удирдлагаар хангаж зөвлөх үйлчилгээ үзүүлж захиалагчийн хяналтыг онц сайн хийж гүйцэтгэж байгаа 5 төмөр зам компани хувьцаат компани гүйц захирал Норов самбагийн удаан жаргалд мөн баяр хүргье. Зэвсэг түвшний Жанжин штабын бүтээн байгуулалтын дэмжлэг газрын дарга Дамжин сүргийн 60 сайхны өдөртөн зохион байгуулсан зэвсэг түвшний барилга инженерийн анги салбарууд энэ бүтээн байгуулалтанд үүрэг гүйцэтгэхдээ төмөр замын доод үтсийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж мөн чадсан. Төсөлд оролцсноор барилга инженерийн ангиуд чадвах бие хүрэлтгүй мэрэгжлийн ур чадвар нэмэгдэж цаашид томоохон бүтээн байгуулалтанд оролцох бие даан үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой бид нотлон харууллаа. Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон зэвсэгтүүчний Жанжин штабын нийт бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэл танаар болон дамжин талархаж илэрхийлж халуун баяр хүргье. Өнөө жил 100 жилийн ойдгоор золгож буй ялгуулсан түүхт орчин цагийн Монголын зэвсэгтүүчний үндэсний түүхэн бүтээн байгуулалтын бороодонд ялт байгуулсан байгуулан ард түмнийхээ бахархал хөдөлмөр алдрыг тэмдэглээрэй. Монгол улсын гавьяа тээвэрчин цолоо шагнагдсан Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани захирал Эренцэн хамтын Батсүх. Монголчууд анхны бие даан босгосон түүхэн бүтээн байгуулалтын захиалагчаараа ажиллаж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани хамт олныг төлөөлүүлэн таныг шагнаж байгаамаа. Баяр хүргье. Төмөр замын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан зэвсэгтүүчний Жанжин штаб гүйцэтгэлийг газар дээр нь удирдсан зэвсэгтүүчний 77-81-р ангийн захирагч Хошууч генерал Пүрвийн дордсорнд гавьяат барилгачин цол шагнаж байна. Баяр хүргье танд. Төмөр замын дээд бүтцийн үндсэн ажлыг өдөртөж ажигласан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийлбэрийн дарга Дамжин сүрэнгийн чигчд нэм ерөнхий инженер Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмдийн суурьд хариуцсан орлогч дарга Белош Константин Римович мөн Сүхбаатарын ордон хүртээсэн. Энэ хоёр эрхмийн эрүүл мэндийн шалтгаанаар бас хүрэлцэн ирж чадаагүй юм байна. Мөн эндээс давхар баяр хүргье. Мөн эх орныхоо нэр твийг дэлхийн давцанд өндөрт өргөж чөлөөт бүхэйгаан тамирчны замналаараа 1984 онд гавьяа тамирчин цол авч байсан буян дэлгэрийн болд төм аривчих компанийнхаа захирлаар хуваар төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож хамт олонныхаа хамтаар гар бие оролцсон сэтгэл зүрх гарган ажил мөн гавьяат барилгачин цолоор шагнагдаж давхар гавьяатын эзэн болсон баяр хүргье. Энэ төслийн явцад төмөр замын бетон дэрийг
Монгол улсад 100% үйлдвэрлэсэн онцлогчтой хэрэг болсон юм а. Бетон дээрийн 50% үйлдвэрлэн хангасан Улаанбаатар Бүк компани төлөөлөн өдөртөх зүйлийн дарга Даваагийн ням хүүгэнд онцлон тэмдэглэмээр байна, дурдмаар байна. Ажуултын гавьяат ажилтнаас удаад нарыг шагналаа. Баяр хүргье. Зэвсэг түвшний 77-80 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч борч чулууны мөнгөтөр өнөөдөр мөн гавьяат тээвэрчин цол олголоо. Төмөр замын бүтээн байгуулалтын түүхий, параметрал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж, цаг тухайд нь осол эмдэгдлгүйгээр тээвэрлэн хангасан олон зуун жолоочдыг манлайлан ажилласан гавьяат нь үнэлж байгаамаа. Тээвэрстэйг төлөөлж байгаа дахин баяр хүргье. Баяр хүргэе. Дорногов аймгийн Мандах сумын нутагт төмөр замын доод дээд бүтээцийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгжүүдийг үлгэрлэж, консорциум хэмжээ зохион байгуулж манлайлан ажилласан Бидний зам хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэд захирал Шижрийн Алтан гэрэл. Зүүн багийн хэсэгт онцгой зүтгэл гарган ажилласан BB Service хязгаарлагдмал хувьцаат компани захирал Ням усрын Батбаяр. Өмнөгов аймгийн Зогццын сумын нутагт ажилласан ард суурга компани гүйцэд захирал Шажинбатын Алтан сүх нарын гавьяаг өнөөдөр гавьяа зүтгэлийг үнэлж гавьяат барилгачийн цолоор бүтээж байгаадаа би туйлын баяртай байна. Баяр хүргье. Цар дахлын энэ онцгой нөхцөл байдал бие бүрэлдэхүүнийг халдвараас холуур байлгах, осол энтлээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан эмнэлгийн багийн хичээл зүтгэлийг үнэлж цэргийн төв эмнэлгийн ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, цэргийн төв эмнэлгийн сувилагч Агван Содвын солихуун нарт эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан цолыг бас шагналаа. Бүгдд нь баяр хүргье. Манлайлагчдаа төрийн цол одон медаль өртөгстэй шин төмөр замын бүтээн байгуулалтын богино хугацаанд хариуцлагатайгаар амжуулж улс эх орондоо эдийн засаг нийгмийн цогц дэвшлийг бий болгоход хүчин зүтгэсэн гавьяат зүтгэлийг нь үнэлж үүргийг бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгчийн хуваар би гардан гүйцээж ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэнд мэхээ ёслъя. Мөнх төгрийн хүчин баг Монгол улс бүтээн байгуулалт өрнөж хөгжин цэцгэлж монголчууд сайн сайхан амар тааван амьдрах цаг найшилж байна. Монгол улс бадартугай. Монгол улсын төрийн дуулал. Олон мянган шавь нарын маань ач уян сургууль хүмүүжүүлэх ажил үйлсэд хамтран зүтгэж байсан Ахмад болон залуу багш нар мөн улс аймгийн аврах шалгаруулах тэмцээнүүдэд удаадаалан амжилттай оролцож алт мөнгө хүрэл медалаар ингрэм медалсан тамирчин шавь нарын маань хөдөлмөрийн үр дүнд би одоо ийм өндөр шагнал авсандаа туйлын их баяртай байна. Ингээд одоо говь нутаг хамт ажиллаж байсан багш Далжигүрэн ургуулн ниссэн олон шавь нар тамирчидаа маш их баярж байна. Энэ бол та нарын минь хүч хөдөлмөрийн өгөөч шүү. Баярлалаа. 35 жилийн дараа одоо бүтээн байгуулалтын ажилд оруулсан хувь нэмрээр Монгол улсын зам барилгын гавьяат ажилтан цолоор шагнаглаа. Тэгэхээр маш баяртай байна. Одоо юуны манай Төмөрөвч компани 3 аймгийг холбох одоо бүтээн байгуулалтын ажилд одоо онцгой үүрэг оройл гүйцэтгэсэн хөвсгөл Сүхбаатар Завхай аймгийг холбож байгаа. Одоо нөгөө талтай гэвэл одоо Зүүн Баянгийн төмөр зам 416, Гашуун Сүхбаатарын 267 км төмөр замын бүтээн байгуулалт одоо манай компани хамт олбол онцгой хувь нэмэр одоо оруулж ажиллаж байгаа. Тэгэхээр Монгол улсын төр засаг, Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс одоо манай компани Төмөрөвч компани хамт олонны ажлын одоо бүтээлийг өндөрөөр үнэлж шагнаж байгаа шагнал гэж би ойлгож байна. Тэгээ баярлалаа. Компанийн хамт Төмөрөвч компанийн хамт олонд баярлалаа. Хамтарч ажилласан бүх хүмүүст баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчдөө баярлалаа. Судалгааны ажлууд бол тусдаан асуудал. Монголын түүхийн 12,000 жилийн судалгаа, онлын физикийн судалгаа, гэх мэт нас судалгаа, том судалгаанууд байна.
Зүгээр яг соёлын салбарт ямар гавьяа байгуулсан бэ гэвэл би сая хэллээ тийм ээ. Нэг 27 жил Монголын гадаад сурталчилгааны ер нь гол этгээд нь байсан юм. Тийм. За баярлалаа. За энэ түүхэн том бүтээн байгуулалтын ажил 2019 онд хэлж баригдаж ингээ 2021 оны 6 сард ашиглалтанд орж анхны одоо галт тэрэг бол төмөр замд өгөөрэй явсан. За 5-7-оос зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр зам. За монголчууд бид бүхэн анхлан одоо зураг төсвөө хийж төсөв мөнгөө босгож за тэгээ Монгол залуучууд, Монгол инженерүүд, Монголын аж ахуйн нэгж байгууллагууд барьж байгааснаар бол түүхэн ажил байгаамаа. За энэ ажил 2010 оноос хойш Монгол улсын төрийн бодлогод сууж ажил эхлэх энэ одоо хугацаанд бол бас нэлээд садархшилтай тулж исэн. Тэр зэгээс хойш одоо монголчууд бас төмөр замыг бол мэдэх байх. Тэгэхээр энэ одоо том түүхэн ажил ингээ ашиглалтанд орж үр шимээ дуудахгүй одоо монголчуудад хүргэнэ гэж бид хүн бүгдээ хүлээлттэй байгаа. Тийм учраас энэ одоо бүтээн байгуулалтын ажил болгож байгаа юм шиг болов гэж бодож байна. За энэ 40 төмөр замын доод дээдс ерхий гүйцэтгэгчээр ажилласан. За төмөр замыг дээд доод гэж хоёр хуваадаг. Дээд дээдс ерхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ажилласан. За ерхий захиалагчаар Монголын төмөр зам. За захиалагчийн хяналт, мөн зөвлөгөө, захиалагчийн хяналт буюу одоо бүх ажлууд дээр одоо дараагийн ажлыг эхлэх зөвшөөрөл өгж тэр ажлыг одоо өдөө зэрэгтэй авч явсан 5-7 төмөр зам компанид оролцож ажилласан. Тэгээ энэ одоо Монголын үндэсний эм том ахан төрийн өмчт компаниуд аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон эм том түүхэн ажил цаашдаа үргэлжлэх байхаа гэж одоо бас энэ шинжилгээг надад өгч байгаа болов уу гэж бодож байна. 10,000 гаруй хүн, 3,000 гаруй одоо том техник тоног төхөөрөмж бол энэ ажлыг одоо нэг өдөрт ийм хэмжээний хүн хүчтэй гарч ажиллаж ийж ард нь гарсан. За бас байгаль цагуурын хувьд бас тийм таатай биш одоо юм бүс нутаг садархшил маш их байсан. Гэсэн дэш бид нар бол ажлынхаа гарч чадлаа. За мөн дээрээс нь энэ төслийг бол бас энэ 10 жилийн хугацаанд одоо явуулахгүй янз янзын хэлэм дагалдаж исэн. Тэгээ энэ одоо төсөл бол бас маш их одоо өндөр одоо зохион байгуулалттай ахнаас явуулах гэж ажилласан. Энэ зохион байгуулалт нь Монгол улсын ерөнхийлөгч оролцож байсан, Монгол улсын засгийн газар оролцсон, улсын хурал, за бусад одоо яамдууд, барилга тоглолтын зам тээвэр хөгжлийн яам, батлан хамгаалах яам, за бусад дуулуурхай яам, Эрдэнэс 5-7 одоо санхүүжилтийг гаргасан гэдэг олон яам, олон одоо байгууллага төрийн одоо энэ зохион байгуулалтанд орж ажилласны үр дүнд бол энэ ажил бол бас энэ цаг хугацааны үед энэ богинохон цаг хугацааг одоо бас хийж гүйцэтгсэн. За зэвсэгтүүчин бол энэ төсөлд оролцсноор бол зэвсэгтүүчний техник тоног төхөөрөмж, гидравлик бааз, хүн хүчний нөөц болцоо бол маш их сайжирсан. За нийгмийн асуудлууд ч гэсэн бас ажил хийсэн үндэ бол илүү их одоо бас шийдлүүд гарч хүрсэн байгаа. Хугацаа зэргийн албаа агчид бол өдрийн 69 мянга гэдэг маань одоо сарын 2 сая 70 мянга төгрөг. Зэргийн албаа хаагаад мөнгөдөө цалин аваад өргөх жишээ нь. Тэгэхээр бид нар нэгдэлтэй бол бас хугацаа зэргийн албаа хаах хугацаанд ажил мэргэжил болоод ажил хийж сураад одоо гэртээ ярьж байгаа нь бол бас ер нь бол цаашд бол Монголын үндэсний хүслийг хөдөлмөр хийх тэр одоо бааз суурийг хөдөлмөрчин болгох, хөдөлмөрт сургах ийм одоо бас том одоо цаашдаа одоо бас бодлого зорилготой явж байгаа юм ажил юм аа. Тийм учраас энэ бол төрөөс маш том бодлого хэмжээнд хийгдсэн ажиллаа. Энийг одоо би одоо бас хувь психолог юм да хөвөний хувьд одоо төсвчний барилгын инженерийн цэрэг удирдах газрыг удирдах энэ хамт олонноороо одоо орж ажилласандаа бол бахархаж байна. Тэгээ шагнал бол бас энэ хамт олон дооноо гэж байгаа шагнал болов уу гэж бодож байна. Тэгээ зэвсэгтүүчин энэ ажилд оролцсноороо бол энэ богино цаг хугацаанд энэ ажил гүйцэтгэх хүндэсээр нь бол тавигдсан. Тэгээ төмөр замын одоо доод бүтээц гэдэг бол төмөр замын энэ нийт ажлын 3-1 ажил, 3-2 гэж үздэг юм байна. Яагаад тэгэхээр энэ далан барих, энэ хоолой хийх энэ ажлууд яг газар орон дээр ингэ босдог. Төмөр замын дээдээс үйлдвэрлэгдээ зөөвөрлөгж ирээд одоо бетон дээр ресторан ухсрагдах жишээ нэ. Тэгэхээр энэ их том ажлыг богино цаг хугацаанд зэвсэгтүүчин удирдах зохион байгуулсан. Зэвсэгтүүчний давуу тал юу вэ гэхээр цаг наргүй ажиллаж чаддаг. Нэг командаар ажиллаж чаддаг. Зэрэг гэж ажиллаж чаддаг тий. Зэрэг гэдэг бол зэрэг гэсэн үг тий. Тэгээд цаг наргүй ажиллаж чаддаг. За мөн дээрээс нь бол үндсэндээ бас манай зэвсэгтүүчин маш өндөр нууцлалтай ажиллаж чаддаг. Энэ төсөл өөрөө бол маш нууцын зэрэглэлтэй төсөл байна. Энэ стратеги Монгол улсын одоо маш том одоо түүхэн юм ажил бол үндсэндээ бас янз янзын одоо бас асуудал асуулж гацах ийм асуудлууд байсан бол энэ том хэмжээний одоо нууцлалтай энэ байгууллага орж ажилласнараа бол энэ төслийг бол богино цаг хугацаанд гүйцэтгсэн. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаа санаачлага байсан.
Энэ шийдвэр бол үндсэндээ бол маш зүг байсан гэдэг нь одоо бидний энэ түүхэн бүтээн байгуулалтын ажил гэрчилж байна. За мөн дээрээс нь одоо бидний хувьд би бас энэ нийгмийг бүр онцлон одоо ингэж хэлмээр байгаа. Монголчууд одоо бас өнөөдөр бас ерөнхийлөгчийн шагналаар дуулах үгэн дээр бас хэлж байгаа шиг байна тийм ээ. Монголчуудыг одоо бас ажил хийх чадваргүй, залхуу, хойрог. За ер нь л ийм том ажлыг өдөрдөө аваад явж чадахгүй, боловсруулж чадахгүй, төсөв мөнгөний гаргаж чадахгүй гэж ингэж та бас хэлдэг ярьдаг. Бид нар ч гэсэн тэрэндээ одоо бас төлөвшөрдөг байсан бол өнөөдөр зэвсэг төгчнөд нь оролцоод, аж ахуйн нэгжүүд нь нийлээд, энэ төр засгийн удирдлагууд нь нийлээд, төсвийн байгууллага бусад аж ахуйн нэгж бүгд энэ хүмүүс ингээ эрвих дэрвэхээр ажиллаад энэ богино цаг хугацаанд энэ хүнд нөхцөл тийм ээ ковидтай, энэ төсөв санхүү муутай ийм эдийн засгийн хямрал болсон ийм үед бол ажил хийгээд маш хүнд байсан. Ийм үед ийм том бүтээн байгуулалтын ажлыг ийм богино цаг хугацаанд хийж хүсэж байна гэдэг бол биднэрт маш их итгэл үнэмшлийг суулгаж өгсөн. Монголчууд ер нь ийм том ажлыг хийж чадах юм байна гэдгийг харуулчихсан. Энэгээр бол тэр нь цааш манай залуучууд, монголчууд нурам зэрэг авч байгаа хаа гэж бодож байна. Энийг бол Монгол улсын ерөнхийлөгч бол тэгэхээр бидэнд бол итгүүлж, энийг бол удирдах, энийг зохион байгуулж ажилласныг бол би бас хоногдож хэлмээр байгаамаа. Тэгээ өнөөдрийн шагнал бол үндсэндээ монголчуудыг хийж чаднаа. Монголчууд юм хийж чадсан гэдгийг л одоо бүр онцгойлж харуулахын тулд ийм шагналыг надад өгч байгаа болов. Таван толгой төмөр замын одоо гүйцэтгэгчрэл удаан жаргал захирал өгж байгаа болов. Тэгээ энэ салбараас төрсэн энэ олон одоо гавьяатууд одоо өгж болов гэж бодож байна. Тий, одоо бидний хувьд бол төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого эхний үе шатны одоо 416 км л хүнснэгээ дэвдээс нөхцөлд богоо яваад эхэлжлээ. За энэний үргэлжлэл одоо Сүхбаатар хөөт одоо Чойбилсэн чиглэлийн зам байна. За энэ зам бол үндсэндээ ингээд нэг юу гэдэг нэг 700 км байгаа. Энэний зураг төсвүүд бол хийгдээд явж байгаа. Монголын төмөр зам бол хийж байгаа. За энэ зам тавигдсанаар бол Монгол улсад бас маш том одоо ажил хийгдэнэ. Бид нар энэ рүү орно гэж төлөвлөж байна. За мөн дээрээс нь одоо Богд хаан төмөр зам гэж байгаа. Өнөөдрийн одоо манай Богон төмөр зам бол яг гот дундуур явж байгаа. Төгжрөл, за тэгээд тэр нь автцамын төгжрөл, за Богон одоо бас дуу чимээ, тэгээд нэвтрүүлэг өнгөрүүлэх чадвар нь бол бас тийм хязгаарлалт мэтэл байгаад байгаа. Тэгэхээр Богд хаан одоо манай хайрхныхаа урдуур бол энэ төмөр замыг барихаар төлөвлөөд энэний зураг төсвийн ажлууд хийгдээд ажлын хэсэг нь байгуулагдаад үндсэндээ ажилд орцсон явж байгаа. Энэ дээр л зөвсдөгч мөн одоо төмөр замын доод дэс ерөнхий хүсдэгчээр орохоор бид нар ажлын хэсэгт орцсон хамтраад ажиллаад явж байна. За ийм одоо хоёр том төсөл байгаа. За бид нар цаашлаад бол ганцхан төмөр зам биш, барилгын инженерийн сэрэг удирдах газар гэж байгуулагдсан бол одоо социализмын үед бол Монгол улсын үйлдвэр энэ том хотууд Архын Эрдэнэт Улаанбаатарын том ахан хорооллууд энэ үйлдвэрүүдийн суурийг тавихад бол маш их одоо голлох хүрэхтэй оролцож ирсэн. За энэ ажлыг үргэлжлүүлээд мөн одоо бас энэ шинэ суурьшлын бүсүүд, за мөн дээрээс нь том ахан үйлдвэрүүд, дулааны стан, усан цахилгаан стан, төмөрлөгийн үйлдвэр, өөр бусад одоо том ахан үйлдвэрүүд рүү орох ажлуудыг бол бид нэр бол судалгаа шинжилгээний ажлуудаа хийгээд Монгол улсын одоо төрөөс одоо барьж байгаа энэ бодлого энэ хөтөлбөртөө оюулдуулаад ямар одоо үйл ажиллагаа, ямар одоо хөвлөдөр одоо дэвтгцсэн ажлыг хөгжүүлэх гэж байгаа. Энэтэй уялдаад бид нар санал санаачлага гаргаад судалгаа шинжилгээний ажлыг бол бас засгийн газар хөрвүүлсэн байна. Тэгэхээр бид нар энэний одоо ийм хэмжээний ажлууд руу цаашдаа орж ажилланаа. Төслийн үрээ шиг бол тий одоо зөндөл олон хүмүүс ярьж байгаа тийм ээ. 1,000 хүний ажлын байрны асуудал биш. Хэдэн 10,000 хүний ажлын байр. Тэгээ энэ төмөр замын одоо хэсэг бол юу гэдэг Монгол улсын өмнөд хэсэгт байгаа. Хүн мал цогтой одоо говь нутаг байгаа. Тэр говь нутагт Монгол улсын маш том хэмжээний одоо ордууд байгаа. Оюу толгой, таван толгой, цагаан суурь, хармагтай гэд энэ том ордууд энэ төмөр замын тараас дагуу ойролцоо байна. Тэгэхээр энэ орд энэ их баялагийг бид нэр эдийн засгийн эргэлтэнд оруулах, энийг ажлын байр болгох асуудал, үйлдвэр болгох асуудал. Тэгэхээр шаяашаанд ажил үйлдвэрийн парк гэж ярьдаг тийм ээ. Тэрний одоо суурь ажлууд нь эхэлсэн явж байгаа. Газрын тосны үйлдвэр, өдөр боловсруулах үйлдвэр. За ингээд дэд бүтцэн орчгоор хараараас ингээд тэгээ томоохон дулааны цахилгаан станц үйл. За дээрээс нь одоо химийн үйлдвэрч гэдэг юм байна. Тэгэхээр бидний хувьд гаднаас орж ирж байгаа импортоор орж байгаа бүтээгдэхүүнийг орлох, дагалдах материалууд гарч ирдэг үг материал. Тэгээд нь бид нэр боловсруулаад дэлхийн зах зээл дээр гаргах. Ийм болцоо нөхцөлийг бүрдүүлэх юм томоохон ажлын байрууд гарна. Тэгээ энэ үйлдвэрүүд, энэ ордууд, энэ баялагууд эдийн засгийн эргэлтэнд орно. За би зүгээр яг өөр төр тулсан. Одоо зүгээр энгийн нэг одоо юу гэхээр бид нар энэ 416 км төмөр замыг барих.
За энд шаардлагатайгаа бараа материал тоногдох хөрөмжүүд бусад зүйлүүдийг одоо зөөх ажил бол маш их ажил байгаа шүү дээ. Тэгээ энийг бол үндсэндээ автомашинаар вагоноор зөөж байсан. Автомашинаар зөөхөд 60 тонн чи 2 машинд орж байгаа. 2 машинд ороход үндсэндээ тонн километр ачаа манайд очлооход Борноо зүүн баянд очлооход 120-аас 150 орн зөөгч. Тэгэхэд л доотлол ажиллаад дунджаар 8 сая төгрөнд очиж байгаа. 60 тонн очиж 2 машин дээр хуваагдж чигтаад гэсэн 8 сая. А вагонд чигтаад очиход 60 тонн очиж 800 мянга болчихж байгаа. 800 мянга 8 сая 2-ын зөрөө хэд байна тийм ээ. Зүгээр биднэрт одоо өнөөдөр вагоны ач тус гарч байгаа зардал, амун дээрээс нь цаг хугацаа, аюулгүй байдал энэ талаар харахад бол яалтч байхгүй л бид нэр энэ төмөр замыг тавьж ээж энэ аж үйлдвэр хөгжих юм байна. Аж үйлдвэр хөгжиж Монгол улс хөгжих юм байна. Ажлын байр гарах юм байна. Энэ өсөж байгаа эдийн засаг ажил хийсэн хүнд очих юм байна. Халамжаар биш тийм ээ. Ингэж бид нөхөн өнөөдөр тэр эдийн засаг тэгээд дээрээс нь тэр олон одоо төрлийн эдийн засаг, солонгорсын эдийн засаг. Тэгээд 3 дахь хөш. Тэгээд дээрээс нь энэ баялаг одоо үнцэнд хүрэх тэрийг дэлхийн зах зээл дээр хүргэж үнэнд оруулж зарах, борлуулах энэ үргөөш нэмэгд нээлгэж ингэж бий болов гэж тооцож. Тэгээд энэ бол үнэн бодиттой юм байна гэж. Энэ төслийг одоо энэ 2 жилийн төсөл дээр ажилласныхаа хувьд бол энэ төслийг Монгол улсын цаашдын өрөөсөл хөгжлийн үндэс суурь тавьж байна л гэж харж байгаа. Тэгээ монголчууд ихтгэл үнэмшил үнэхээр төрж байгаа. Тэр бол цаашдаа өгч бүрэн боломжтой. Энэ хөгжил энэ гарц гаргалгааг бол өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгч бол тавьж өгч чадсан. Энэ бол бидний түүхэнд өчгдөх ийм том бүтээн байгуулалтай ажил.